Sold Erden, the team striker, was in his final year of high school. Одоо ингээд завсарлагаа болж ингээд манай урлагийн үзлэг урлагийн наадам төгссөн болохоор тэгээд яг ингээд сургуулаас одоо тавьж гисэн цаг дээр яг ингээд сургууль хийх байгаа тайзан дээр жүжиг дуулах тийм жүжиглсэн тоглолт тийм тайлан тоглолт тайзан дээр нь явах надад яг цаг. Одоо манай урлагийн үзлэг ер нь ахлах дунд баг гэд ер нь бүх сургууль ер нь бүх ангиудад болдог яг ахлах анги нь болохоор зөвхөн хоорондоо урлагийн наадмаар ингээд явдаг. Тэгээд дээрэс нь ахлах ангиуд яг дөнгөж яг мэрэгжил идрээ сонгож байгаа учраас урлагийн үзлэг гээд урлагийн хүн болох хэрэгтэй гээд ер нь тэмцээн их олон болтыг ер нь ахлах ангид. Тэгээд манайх болохоор энэ жил оролцож байгаа яг өмнө жилүүдэд манайх ордгоо манай анги урлагийн хүн жоохон багтай дуулж бүжиглж чаддаг хүн ер нь цөөхөн болохоор тэгээд энэ жил болохоор сүүлийн жил болохоор яг манайд ч аюу төлөв дараа төлөвсөн насандаа баймаргүй гэмээр тэгээд ийм хөөрхөн царайлаг дээрс манай ч аюу мундаг хичээлээ спорттой явна ажиллаа хийн юм ингээ амар зохицуулаад амжуулдаг ингээд болохгүй байсан ч ингээ болгоо бүтээдэг аюу тийм бүтээлч тий ийм хөдөлмөрлөдөг аюу мундаг залуустай одоо бүгдсэн. Энэ бол ирээдүйд бол амар сайн залуу болох байх гэж бодсон мундаг. Энэ нөгөө онороо яг амжилт гаргасан төгсөгчд бол хүүхдүүдийг харна. Тэнгүүд би болохоор 2024 онд байдгийг. Ер нь маань сургуулийн спорт сурлага ер нь хамаагүй яг ингээ хүнд самар дээр тавьдаг. Тэгээд яг угаасаа энэ дээрээ төрөл нь байгаа ямар спортоор хичээлдэг. Тэгээд тэр жилдээ спортын том амжилтуудыг бас доор нь доош. Нилээ одоо ангитар нилээ юу яадаг вэ? Крашлдаг авто зөндөө байдаг юм. Манай энийг ч анги байдаг сургууль даяар. Хаад шүү дээ. Хотлэрч. Зарим нь нэгдүгээр ангиасаа зарим нь тэгээд дундаас шилжиж ирсэн. Бүгд багасаа энэ хойдлын талбай дээр хөл бөмбөг. Хар багаас бүгд энэ авийнхаа болохоор тэгэл энэ тэндээ шилжиж ирээл нэг анги болоо. Йоо юу л багсцэн хэдэн жил ажиллаж байгаа лээ. 37 38 жил. Одоо жижигэр болсон. Манай ах шиг зөргөө гэдэг. Тэгээд нааг ах хүүхэд ах яг ингээд дарын талбай дээр тоглолтог яг ах хөл бөмбөг гэдэг спортод яг хөл тавьж гисэн яг ахны тэмцээнд наа яг аваад дагуулж орж ирсэн багш. Тэгээд зөргөөг ширээ нааг аваад тэр тэмцээнд оруулаагүйсэн бол би одоо үдээд мэргэжлийн тамирчин гэдэг явах. Тийм одоо хүндтэй хүн байгаа. Анх намайг энэ хойдлын далбай дээр явж явах нэг жохоо хөөхд байсан. Тэгээ өөрөө ингээд сайл тэрэгдэг. Тэгэнгүүтээ энэ хөлбөмбөгчин болно гингүүтээ би өөрөө л ингээд сургуулийн багш хийдэг учраас сайн дасгалж өгч чадахгүй. Тэгээ өөрөө тэмцээнд оруулдаг. Тэгээ чин оргил гэдэг нэг тийм том мундаг өгшөдөг дэр рүү аваач гэсэн. Тэрний дараа тэгээд тэмцээн уралдаанд ороод бизнес лөө. Бизнес. Тэгээ тэрэнд оронгуудаа одоо мундаг тамирчин Монгол улсын шигшээгийн тамирчин болоод гадаад дотоод зөндөө явсаа. Энэ шаваараа бол ах нь бол маш их баярлж байдаг. Тийм л байна да. Ердөө анх харахад тийм санаасаа тийм зориулттай хөөгдөөс. Аав хамгийн гол нь аав ээж нь маш их дэмждэг. Тэгээд зоргоо өгч гэлдгүүдэг. Тэгээд би бол энийг үл цаашаа явах амжилттай гэдгийг үл тэгээд нэлээд 30 хэдэн жил ажилласан учраас тэр мэдсэн өөрөө тэгээд тэмцээн уралдаан дээр гол оруулчингуудаа сайт дээр гээдлээ тэгээд хизээ язааны хөлбөмбөгчиг болсон. Хөлбөмбөгчиг тийм болсон. Тоглолтыг нь бол байнга зурагтаар хардаг. Тэгтээ бол олон улсын тэмцээнд яваад гол мол оруулж байгааг нь харсан. Тэгтээ бол үнэхээр хараад бол өстэй бахахаас өөр байхгүй байсан. Би юу багштайдаа тэгээд яг намайг анх хүүхэд тахт яг харж таньж яг намайг анх тэмцээнд хөтлсөн маш их баярлалаа. Тэгээд одоо ганц л үг байна да. Хэрвээ та байхгүй бол би өдий зэрэгтэй явахгүй. Би одоо мэргэжлийн хөлбөмбөгч ингээд явахгүй байсан баг. Хэрвээ одоо бодлоо та байхгүй би өөрөө тийм сонирхолтой байгаа. Клуб мөлөд өөрөө орёё гэж шийдсэн ч гэсэн бас яг оргион огш дээр бас очоод ч бүүж зүгээр нэг юм энэ тентхийн сургуулийн зүгээр дөнгөж байгуулагдсан газарт очоод ингээд зоргоороо тоглоод яг энэ сайжрах тийм төвшөнд хүрэхгүй байх гэж байна. Ер нь бол ангийнхаа тэгэл спортыг ер нь чирч явдаг юм дээ. Ангийнхаа бүх спортод оролцоод ер нь амар итгэвтэй сурагч. Тэгээд сакс волейбол бүтэнд нь оролцоод явдаг. Тэгэл ер нь л манай анги бүх юм дээр дээш тэргүүний анги гэл
спортуудлаг дээр дандаа шагнал медальтай явдаг. Тэгээд тэр болгон дээр сүлдээл тэргүүлээд явдаг. Өглөө 7:49 хичээлдээ орно. Тэгээ өдөр хичээлээ тараад сонгон татлага матлагаар байгаа бол тэрэндээ суучин ер нь ихэхдээ 3 цаг юм уу. Эсвэл ер нь хамгийн ихдээ 3 цаг хүртэл хичээлээ хийж оролцдог. Хичээлээ тараад гэрээр орж хоцомраас өгөөд хоолунд идээд баг зэрэг сэргэлт авчаа. Тэр хэд бэлтгэлийн хооц мууцыг бэлдээд бэлтгэл рүүгээ явах талтай. Тэгээ бэлтгэл яг эхлэх цагаас яг 2 цаг өмнө гэрээсээ гардаг. Ерхий аав ээж хоёр минь ер нь надаа бэлтгэлтэй яг зорилгоо тодорхойлдог. Гэхдээ би одоо ч ер нь зорилгоо нэг тодорхойлж чадаагүй байна. Тэгээд ерхий хөл бөмбөгөө тоглоод орой яг хөл бөмбөгийн бэлтгэл сургалт маань өөрөө яг оройн цагаар болохоор өдөр өглөө нь хамаагүй амжуулаад тэгээд оройн нэг бэлтгэлтэй төвлөрөөд ордог. Тэгээд яг тоглолттой үед бол яг амралтын байдалтай болохоор тоглолтонд анхаарал тоглолт дуусны дараагаар юм яг дараагийнхаа хичээл тиймэрхүү ажлуудыг ер нь хийдэг. Тэгээд манай аав юм хөвчдөг, маа тоглолтыг ер нь хөвчлэн завтай бол ер нь ирж үздэг. Тэгээд ээж маань болохоор яг одоо мэдээж тоглолтын өдөр мэдээж ядарна. Тэгээд ядарсан гэртээ ирэхэд ер нь хоол бэлдээ тавьцсан. Тэгээд орой хэрвээ ядраад гэртээ унтчих юм утсан байх юм бол орой тоглолтын хоолц моц ер нь угаагаад тавьчихдаг. Ер нь юм өөрөө хийх ёстой юмнуудыг ер нь ээж ер нь надад арай хөнгөвчлөө за амраа гэдэг гэж бодоод ер нь хэмждэг. Тэрнээс бол өөрөө одоо сэтгэл зүйн тал дээр маань аав их сайн дэмждэг. Ер нь одоо тэг одоо аяг те жоохон тэгээд ингээд жоохон задраад нацгаараад гэдэг. Жишээлбэл одоо мэрэгчлийн тамирчин миний насны хүүхдийн хувьд яг мэрэгчлийн тамирчин гэхэд болоод явна гэхэл нэг жоохон тийм өнгөрөх гоод жоохон сэхүүн цан суух гэдэг тал байдаг. Яг тэр зүйл дээр аав маань юм жоохон дарж өгдөг. Ер нь бол ер нь яг хөл бөмбөг гэдэг яг яваад байдаг. Яг үүндээ одоо бос хүүхдүүдтэй бос хичээл ном хийгээд ер нь энэ тэнд ажил төрөл хийгээд юм зорилгоод юм тодорхойлох тийм чиг хандлагаа өөрсдөө аваад сурцсан одоо зорилгоо тодорхойлоод мэрэгчлээ сонгоцсон байдаг. Миний хувьд бол ганцхан хөл бөмбөг яваадсан болохоор ер нь мэрэгчлээ ер нь сонгож амжаагүй байгаа. Ер нь мэрэгчлээ сонгох тал дээр жоохон асуудалтай. Тэгээ яг хөл бөмбөгөөрөө даанганц яваа гэхэлэр нэг арга гэр жоохон асуудалтай. Тэгээд дээрэс нь би өөрөө нэг амар хүсэх байгаа. Ер нь яг одоо гадаад төвшнөжтэй сайжраад хөгжөөд яг гадаашаад өтгшөөгөө явна гэх юм бол яг тухайн үеэс болоод явах шийдвэр. Гэхдээ яг хөл бөмбөгөөс гадна яг Монголын нөхцөлд бол хөл бөмбөгөөс гадна давхар юм хийх бол ер нь бол ганц хөл бөмбөгөөр юм бол одоохондоо арай болоод байна. Тийм утгаараа ер нь яг хөл бөмбөгөөс гадуурх ер нь ажил мэргэжлийн сайн төдийлөн сонгож байгаа. Энэ дээр л жоохон санаа зовдог. Ер нь жоохон хэцүү. Яг Монголын хөл бөмбөг бол өөрөө хөгжөөг байгаа. Тэгээд бас яг зарим нэг асуудлуудаас болоод одоо мөнгө идэх ч юм уу нэг тиймэрхүү асуудлуудаас болоод юм хэд Монголд ганц хөл бөмбөр юм бол хэцүү, ихээр хэцүү. Яг нэг сарын хугацаанд яг тамирчны цалин сарын сүүлээр тавьдаг. Яг сарын сүүлээр тодорхой хэмжээний нэг цалин тавьдаг бол одоо яг Монголд байгаа юм үнэн амар өсөлттэй болохоор яг ер нь төдийлөн хөрөлцөж явж байгаа. Ер нь бол нэг тийм дарамтчхад хэрэггүй заа юм. Заавал хожим мож нэг. Ер нь бол тэгтээ тэр үзүүн тоглолт хожиж л та. Нэг сайн биш үү. Тэр заавал хожим юм бол зөв тоглолт болж байна. За тоглоно. Өөрсдөө тоглох зэрэг айл болох цөлөхгүйгээр тоглохыг орлох мөнгөө бариад наад болсон мөнгөө бол тоглоно. Тэгэхээр бид нар эсэргээр адилхан мөнгөө бариад айл доогуур тоглохыг хичээл. Тэгээд тэр үе чи айлын 2 тоглогч 2 тоглогчтой шүү. 2 тоглогч голдоо нэг энэ гурав чинь шахах гэсэн. Хоёр зах нь хэрвээ бүр шахаад ингээд ороод ирвэл сайн. За ингээд ороод ирвэл сайн гэсэн үг шүү. Тийм бол эмчээж айлын 3 төвийн хамгаалагч нэг нь үлдэнэ гэсэн. Ийм их байдалтай. Тийм бол энэ тоглох цагаар гэсэн. Тэгэхээр хоёр жигүүр дээр гарсан нэгээс нэг аягүй сайн тоглогчтой шүү. Үндгээ аваад байх хэрэгтэй гэсэн үг шүү. За тэрийг сайн бодоорой. За өнөөдөр үсдэгч баг маань болохоор ихэд сайн багуудын нэг хүчтэй өрсөлдөгчийн нэг байгаа. Тэгээд бидэд бол ер нь бол өрсөлдөгчийн хувьд ихтэй магадгүй ойрын сүүлийн хэдэн тоглолтонд тийм сайн
Үдэн үзүүлэг болохоор жоохон уналтанд орсон байж магадгүй гэж тооцоолж байгаа. Тэгээд өнөөдрийн тоглолтын үйл явцаас л бүх юм харна. Биднээс л юу шалтгаална гэсэн. Тэгэхээр өнөөдрийн тоглолтод манай багийнхан болохоор ерөөхдөө бөмбөг барьж тоглоё. Айлын тактикаас хамаарат хоёр хөлбөр бэлдсэн байна. Эхнийх нь бол юмсан бөмбөг барьж тоглоно, үргэлжлэн тоглохыг ихийн хоёрдугаарт нь мэдээ шахаад ирэх юм бол холын дамжуулалтаар тоглолтоо явуулах хөлбөр сонгосон байгаа. За тоглолтын өрнөл бол ер нь бол бөмбөг барьсан аль аль нь бөмбөг барьсан тоглолт болох байх гэж бодож байна. Тэгээд магадгүй зарим холын дамжуулалт ирнэ. Мэдээж бид нар бөмбөг барихдаа техникийн алдаа баг гарах хэрэгтэй. Аль их алдаа баг гаргасан баг нь илүү үр дүн авчрах магадaltaй гэсэн. Техникийн алдаа хамгийн энгийн тоглолтуудыг тоглолтын дээр алдаа баг гаргах дээр анхаарсан байна. Эсрэг баг өнөөдөр хангартай тоглоно. Хангард бол мэдээж сайн баг үгсээтэй. Тэгээд ер нь бол тогтмол ер нь сүүлийн хэдэн жил бол байранд орж байгаа баг. Өнгөрсөн жил 2-д орсон баг байгаа. Тэгээд сайн тал гэвэл ер нь бол сайн одоо юу гэх юм залуу бүрэлдэхүүнтэй. Тэгээд ер нь бол ирч хүчтэй айгуу сайн тоглодог баг байна. За ер нь бол яг аль болох алдаа баг гаргаж хэлсэн байгаа. Тэгээд энэ бол яг манайх бол өөрсдөө айгуу их алдаа гаргаж байгаа. Тэрнээс болж өөрсдөө бол алдаад байгаа. Тэгэхээр ер нь тэрийг алдаагаа багасгая гэж нэлээх ярьлаа сая бол. Тоглолт бол нэлээд ирч хүчтэй эхлэх баг. Тэгэхээр ер нь ирч хүчийг нэлээд алдахгүй бас явуулахын тулд явагдах байх гэж харж байна л да. Төсөөллөөр бол манайх зөв ерөнхийдөө бас нэг залуу бүрэлдэхүүн байна. Гараац нэлээд залуучууд их орлоо. Тэгээд тэгэхээр ер нь бол нэлээд бас өндөр темптэй тоглолт болох гэж байна. Хангард болохоор ер нь бол түрүү жилийн лигийн 2-р байранд орсон баг. Ер нь бол олон жил цуг тоглож байгаа баг болохоор ер нь сайн баг. Гэхдээ яг энэ жил бол манай бүрдүүлсэн бүрэлдэхүүн бол Хангардыг өнөөдрийн тоглолт бол би бол бүрэн хожих магадaltaй гэж бодож байгаа. Гэхдээ яг одоо коуч нарын шийдвэрээр бас тоглолт яаж ирэхийг сайн хэлж мэдгүй байна. Би бас өөрийгөө 100% зориул тоглож чадахгүй болсон юм. Дөрөвжлийн өнгөнд болсон Явц өнөөдрийн тоглолтоос өөрөөр чадахгүй юм. Эсрэг талынхан бол ер нь бас хүчирхэг баг сайн байгаа. Тэгээд Ливанрууд нас тиймээ даваад л олж өгдөг гэж бодож байна. Ливанад тавьчих. Яаж орж чадхаар хийлээ. Одоо тусалж өөрөө чадчих уу гэдэг. Тэс сайн баг. Одоо манайх ч яг сайн баг. Тэрэндээ хамгаалагч нартай бол найдаж байгаа хамгаалагч нар нэг цохиулаад баггүй. Тэгж огсож би хаалт дээр бомбыг хаахаар миний ажил тэр хийх ажлынхаа чиг үрийн дагуу байна. Today's match is against the formidable Kongerud FC. This will be a true test of the team's strength, as they've been on a winning streak and have plenty of momentum. За ингээд шүглээ үлээж хоёр багийн тоглолт ихэлснийг зарлаж байна. Хангард клуб бөмбөгийг тоглолтод оруулсан. Жаалган бүргэх боломжтой гол орсон. Хинч хүрэлгүй наалганд баг голдчихв. Early in the match, Tugeldor scored the opening goal,
with a superb kick from a corner kick. Тоглогч Лукас гүгээд орсон. Лукас дамжуулсан. Лукас хаалган цогсон. Эрдэнэт бага аварлаа. After that, neither side gave way, and the first half ended 1-0. Read the game, not stop, not watch. Read the game. When ball come, where come, how come. Need to know. This is feeling. Football players need to feel. Өөрсдөө бид сая тэр гоолнер чи явж исэн бол орж ирсэн. Эндээс шинэ гүйсэн бол орж ирсэн. Тэгээ ингэж зохиод өөрөө зохиж мөхөлтэй юм аа тийм. Маагаад тэр хүн байхгүй. Тэгээ 16-аас эндээс өгсөн чи эндээс ингэж адлаа үзсэн дээ шүү. Маагаад задлаа шусгүй. Тэгээ болтер хэлсэн шүү. Байрандаа зогсоо. Нэг гол авч. Чи ихтэй зогсоо чи өөр ингэж сайн байна уу? Одоо ингэж шууд явж. Одоо ингэж шууд аваа. Бид нар хамгийн дутагдаад юм хоорондоо харилцаа байхгүй. Тоглохгүй. Тэрнээсээ болоод буруу ажилласан аюул гүйж. Тэгэхээр шугам өдөрт араас өдөрт билгээ. Шугам өдөрт тоогоо зогсож байгаа дүү дагаахгүй. Хэл гүү чийгүү нэг нь голоо. Шахуул бүгдээ шахуул байж зогс. Communication, not we need to just something communication, okay? Compact defense, understand each other, need to speak, just speak. Бусдын болж бид нар боломж гаргаж байна. Гол хийхгүй боломж гаргаж байна. Юу ч гаргахгүй бол чи асуудал байхгүй. Бид нар боломж гаргаж байна. Гол хийж чадахгүй, дуусгаж чадахгүй. Зүгээр боломжоо гаргаж байна. За тоглолтын 2 дугаар иргэн тавтаа морилно. 22-ын тоглолтын тооны харьцаа 1-1. За сайхан чулуун эвгүй дамжуултыг өгчлөө. Тэмүүлэндээ сайхан боломж гасан. Тэмүүлэн хаалгаж зогсоож гашсан мөмгийг нэмсэн. За Мишима зүүдөрөө өгчлөө зогсон. Дахиад хатанд орж байна. Төвөлдрээ Тэмүүлэгийн. Early in the second half, they conceded a goal through their own mistake. Exactly what the manager had feared. Яллаад ирнэ. Тамрын бөмбөг төслөөсөн. Лукас Карвалио зүүнжүүрт. Тацууя хөдлөн дамжуулт өгсөн төмөн жаргал бүргсэн гол. За үүнийг л дуршлаг гиндэ. За төмөн жаргалын. Even after conceding a goal, the 11 players regrouped on their own and scored the winning goal. Substitute number 10, Tumen Jargal, scored the priceless go-ahead goal. A reliable veteran strike saved the team. The match ended 2-1, resulting in a magnificent and historic victory. Хоёрдугаар үеийг эхлэн батлаа шууд. Хоёрдугаар үеийг айгүй муу эхэллээ, өнжөр эхэллээ. Энэ бол тэрнээс үр шанг хүртэж гол боллоо тий. Тэр хэсэг жоо хэцүү байлаа. Тэрийг бас давах гэж бас нэлээд боллоо. Ер нь бол өөрсдөө ер нь бол бүх өрсөлдөгч нарыг бол үнэлэх хэрэгтэй. Дээрээ л адилхан тоглож байгаа. Тэгээд юу ч болж болно. Тэр ер нь бол ямар ч тийм бассан тийм бол байхгүй. Бүгдийг л хүндэлж яг л тоглож доороод яг хөө тэгээд гол алдчихад ер нь бол бас тэмцэх чадвар тэмцэж байгаа нь надад их таалагдсан багийн дээр их тэмцэж байгаа. Очиг бүгд ирмэлцэж байгаа тэр нэг гоё сэтгэл төрүүлсэн. Ер нь л угаасаа тэг зогч хийд юм уу ер нь анхны удаа бол биш. Энэ баг 4-5 дахь зогч хийж байна. Яг нөгөө нэг гэхдээ нөгөө яг нөгөө манайхан мөрөгч байрлал байхгүй болохоор тэгээ нөгөө хаалгаж байгаа байрлалыг харж байгаа. Тэгээ шууд зохор шийдсэн. Өнөөдрийн тоглолт болж байгаа яг хүндхэн тоглолт боллоо. Өөрсдийнхөө буруугаас болоод өөрсдийнхөө
хайхамжгүй байдлаас болоод нэг гол алдснаас устдаад ер нь гайгүй яжгүй тоглолтоос гэж бодож байна. Хамгаалт сайн ажиллаа. Ер нь бол нөгөө энэ тоглолтыг заавал хожих хэрэгтэй байсан. Тийм болохоор ороо гол хийсэнтэй амар баярлалаа. Ер нь бол манай залуучууд хожихын төлөө аягүй хичээл сайн тоглож байсан. Тийм болохоор манай баг заавал энэ хожих гэсэн бодлоо би ороод чадлаараа тус олно. Тэгээ миний тус гол хийх. Тэгээ ороо нэг гол хийсэнтэй баярлалаа.